Сайн байцгаана үзэгчтэй, сонсогчдоо. Шинжлэх ухаан танин мэдхийн од мөндөр сувгийн хүннүүгийн түүх нэвтрүүлэг маань энэ удаагийн дугаараар хүрэхэд бэлэн боллоо. За энэ хүн нэвтрүүлгийг Америк сургуулийн түүхийн багш Маратхан бие түүхэнд бэлтгэдэг. Өдрийн мэнд. Өдрийн мэнд. За энэ хүн нэвтрүүлгийн маань ивент тэтгэгчээр бол Монголын ажлын байрны үндэсний платформ Занга эмээний хамт олон манолон ногоон ирээдүйг хөгжүүлэх өрөөтэй MMS компани оролцож байна. За мэдээж та бүхэн яг одоо энэ хүн нэвтрүүлгийг NTV телевизээр маань болон од мөндөр сувгийн маань 83.3 болон 107 гэсэн хос долгионоор та бүхэн сонсож байгаа. За өнөөдрийн сэдв бол өшөө орсол те. За тийм. За өмнөх дугаарт хоёулаа те яг яаж дууссан бэ гэхээр нөгөө Лю Юан болон Лю Цун те хан улсын үед хүннүүчүүд өмнөд хүннүү хан улсын захиргаанд орсон. Энэ цагаас хойшоогоо ер нь бол эртний хятадын улсуудын төрт улсуудын те захиргаанд нь явсаар байгаад хүннүүнөр нэг хэсэг товоон гарч ирж байгаа үйл явдлын талаар ярьж байгаа. Энэ хоёр шаниугаас гадна одоо Лю Yo болон Шилэ те энэ одоо жанждын тухай үйл явдлууд ярьж ирсэн. За энэ үйл явдлыг ярьж авах хугацаанд бол нөгөө нэг Жин улсын Минди гэдэг хуанди гарч ирж байгаа. За энэ Минди гэдэг хуанди бол тухайн яг баруун Жин улсынхаа хамгийн сүүлчийн хуанди болж таарж байгаа юм. За тэгээд энэ хуанди маань бол яг ямар асуудалтай байсан бэ гэхээр хүч нөлөө бол багтай. За тэгээд Лю нөгөө нэг шилдэг жанжин хунтайч те шанигийн ургийн одоо энэ хүн болвол ордыг бүсэлсэн. Ордыг бүсэлсэн чинь нөгөө хуандыг туслах ёстой өмнөдийн одоо цэргийн одоо тий том одоо жанжин нь болохоор Лиод болохоор энэ хотыг цуг эзлээд хотыг чамд өгье. Одоо баг биднийг тайван өрхөч өөрөө бас нэг юм цол хэрэгэм тий иймэрхүү зүйл шаардсан боловч тэрийг одоо элчийг нь тий толгойг нь тастаад би чамтаа байлднаа эхлээд би бол 15 жилийн хугацаанд энэ ялалт байгуулах энэ хугацаанда болвол урагчдыг бол үнэн голоосоо үзэн ядж исэн гэдгийг хэлдэг. За ингээ хамгаалтгүй болсон одоо Менди хуанди бол баригдаж байгаа. Энэ үйл явц эхэлсэн. За Менди хуандиг бол юу яасан бэ гэхээр одоо нэлээд хэдэн ялагдлынхаа дараа бол анх удаага ялсан. Ялахтаа бүр хятадын хуандиг нь оллоод авсан. За энэ одоо гавья шагналаа мэдээж Лю Цунд те ингээд өгж байгаа. За Лю Цун бол тухайн шаниуг одоо хуандыг гэсэн үг хятадын хуандыг бол ордон дотроо бол маш одоо ихэмсэг найр хурим хийгээд эдгээр найр хуримд одоо найрлж байгаа хүмүүсийн дунд те одоо сүмч те хундагч. За ийм маягаар одоо нэг хуандыг хэрэгэлсэн. За тэгүн гут нь тэр эзэн хуандын сүм төшөөд явж байгаа те сүм төшөөд явж байгаа ингээд зочид төлөөлөгч нарт үйлчилж байгаа энэ үйл явдлыг харсан тэр дотор чинь бас өмнөд хүннүүгийн хан улс дотор чинь бас хятад гаралтай хятад тусааны хүмүүс байгаа. Эдгээр хүмүүсийг бас давхар ажиглаж байгаа гэсэн үг байхгүй юу? Шаниу бол. За хин одоо хуандигийн талыг барих нь хин одоо тий намайг даах нь гэдгийг бас давхар туршуул явуулж штэ. За ингээд нөгөө хуандигаа ингээд хундаг төшөөд явж байгааг нь харсан зарим хятад төшөнд зарим хятад гаралтай хүмүүс те эдгээр хүмүүс бол халаглах нүүр царайнд нь хойрлоо өгөх те ингээд эхэлсэн эдгээр хүмүүсийг барьж бас цаадалсан байна. Тэгээд чинь энэ хүмүүс бол тий надад хэрэггүй гэсэн үг байгаа байхгүй тий. За тэгэн гут нь одоо ханхуу бол хэлсэн шүү дээ тий. За одоо энэ бол мууч гэсэн хуанди байсан хүн. Тэгэхээр энэ хүнийг ингэж шившгэлж явахын хооронд нэгэн цаазлаад орхичооч гэж хэлсэн. Тэгсэн боловч одоо тий Лю Цун одоо шаниу бол зүрхлээгүй цаазалж. Гэтэл үйл явдал юу болж хуурсан бэ гэхээр өмнөдөөс цэн улсаас гэсэн үг шүү дээ тий. Тусгай одоо ийм баг гэх юм уу тий цэргийн жанжид ямар нэгэн байдлаар тэр хуандыг оргуулж авах гэдэг байгаа байхгүй юу. Хятад ч өөрөө олон жижиг улсууд байгаад байгаа гэдэг шүү дээ. Гэтэл оргуулж авах гэж байгаа эсвэл одоо ямар нэгэн байдлаар барьцаалах гэж байгаа. Энэ үйл явдал болсон учраас Цун болвол те Лю Цун болвол хуандыг цаадалсан байна. За тэгэхээр одоо хүннүү болвол одоо хүннүү одоо хятадын те одоо хуандыг цаадалж байгаа энэ үйл явдал болсон гэсэн. Жин династигийн сүүлчийн шаниуг цаадалж шүү дээ те. Хуандыг цаадалж. За тэгэн гут нь одоо нэг Сима Жуй гээд нөхөр болохоор одоо өөр гүрэн байгуулад явчихж байгаа шүү дээ тий. За энэ гүрнийг болохоор Зүн Жин династ гэж байгаа байхгүй. Дайнаст тий. За тэгэхээр хятадын одоо уугуул нутаг харийн дайсны гарт бол урт удаан хугацаанд орсныг бол үнэн болж байгаа баримт нь энэ. Энэ юу гэсэн үг вэ гэхээр арай өөр хэсэгт очичлоо. Уугуул төр хятадын нутагт бол хэн тодорч гарч ирсэн бэ гэхээр хүмүүжүүд тодроод гараад ирлээ. За хүнүүгийн ерөөсөө ялагдчихгүй гэж байгаа тий. Хүнүү одоо морь зэрэг байгаа шүү дээ. Эдгэр бол ерөнхийдөө саяны одоо Зүүн династийн хуандыг бол ингээд сул чөлөөд орхисон байсан шүү дээ. Тэгэхдээ одоо нөгөө маш том өргөн 5 км өргөн
мөрөн хүртэл ингээ шахсан байгаа байхгүй. Тэгэхээр тэнд байсан уугуул иргэд болон өндөр албан тушаалтай хүмүүс ер нь бол хятад гаралтай бүх хүмүүс бол яасан бэ гэхлээр хөх мөрнийхөө уртаалтаа гараад хүн ам баг суурьсан тэр үржил шим одоо баг жоохон муутай гэх юм уу та. За тэр газар руугаа очиод суурьчиж байгаа. А гэтэл зүүн династийн одоо Сима Жуй за энэ хүн бол буцаж бас тэр мөрнийхөө хойд тал руу гарч хүмүүчүүдэд дайн байлдаан хийхийг зөрхлээгүй. За энэ нь ч баг болсон гэж байгаа байхгүй. Яагаад гэвэл хэрвээ дайн байлдаан хийсэн бол хүмүүчүүд цаашаа довтолж орно. Тэгэхээр нөгөө шинэ байгуулсан төр тулсанд бүр байхгүй болчих ийм зүйл болж байгаа гэсэн. Тэгэхээр энэ үйл явдлууд өөрсдөө юу болсон бэ гэхээр 304 он 304-өөс 317 оны хооронд 13-аас 14 жилийн хугацаанд болсон үйл явдлыг эргээд нэг харах, нэг дүгнэлт хийх боломж олгож байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол эртний соёлынхоо өлгийг алдсан агуу одоо нэг хятад гүрэн бол ерөнхийдөө сүрч байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр ер нь хятадын төрд бол цэн гүрэн, хан гүрэн энэ чинь гүрэн гэдэг нэг хятадаар бол дайнаст гэдэг байгаа шүү дээ. Гэтэл энэ бол яг одоогоор бол хан дайнаст ч юм уу цэн гүрэнтэй цэн дайнаст чигээ биш зүгээр нэг ердийн нэг жижигхэн хаант улс ванилэг улс гэх юм уу иймэрхүү улс болж хувирж байгаа үйл явдлыг хэлж байгаа байхгүй. Тэгэхээр хятадын яг өмнөд болон өрөндийн дайчид бол уугуул иргэдэн бол ер нь бол юу яаж байгаа. Нанжин буюу одоо нэр өмнөд нийслэл өмнөд талынхаа хүмүүст бол захирагдаагүй. Тэгэхээр одоо нэг агуу хятадыг зөвхөн хүмүүчүүд орой тулсан гэхээсээ илүүтэйгээр ер нь тэр нөгөө гурван улс хятад дотроо өөртөө уймсан дотор тэр жижиг улсууд нэгээ эсэргүүцэх тэр бүхэл хүннүүгийн талд ч гэсэн хятад одоо цэргүүцчихсэн байгаад байгаа. Энэ үйл явдал нь бол хоёр том соёл иргэншлийн хоорондох мөргөлдөөн явцын дунд илүү тод гарч ирж байгаа үйл явдлыг хэлж байгаа байхгүй. За тэгэхээр юу яаж байгаа? Хятадын их стэйц ер нь бол нөгөө нэг Жин дайнастийнхаа үед гэсэн үг шүү дээ. Баруун Жин дайнастийнхаа үед 265 оноос 318 он энэ хугацаанд бол нөгөө нэг харгас хэрцгий бодлого явуулсны үндсэн дээр нөгөө хүннүүнээр салах, бусад овог аймагуд эднээс нүүр бууруулах ийм шудраг ёсны төлөв тэнцэл гэх юм уу да. Хэд их одоо дээрэнгүй хандхаар чинь хинч гисэн одоо нөгөө нэг бие хамгаалахыг оролдоно. Энэ үйл явдал болсон гэдгийг бол ойлгож болохоор байгаа. Хүсэж байгаа далуулж байгаа. Тэгэл яг хүчин муудаал бутраад унахт нь аль талд нь бөөнөрөө ингээл нэг нэгээрээ хаант усуудаа зарлаал тэгээ хоорондоо ч ивсэхгүй. Тэгээ нөгөө нэг хуандын зарлалтаа гараад ирсэн байхад хүртэл хуандыгаа хүлэн зөвшөөрөхгүй ийм үйл явдал болдог. Тэгээ нөгөө ард түмэн зовоод байгаа л гэдэг юм яриад байгаа юм За тэгтэл энэ ард түмэн зовоод байгаа гэдэг нь болохоор догшин хүннүү цэргийн тэр байлдаанд тахлагдаж ингэж үлдэж байгаа тэр хятад ухсааны хүмүүс байгаа шүү дээ. Эдгээр ухсааны дунд бол хүмүүчүүдийн гол хүчний цэрэг байгаа шүү дээ. Шила жанжны. Тэдгээр бол Шила жанжны кул гэдэг аймаг байгаа шүү дээ. За энэ овог аймагуд бол мэдээж чадварлаг дайчид. Шила жанжныхаа удирдлагын дор бол маш олон гавьяануудыг байгуулсан. Гэхдээ эднэр ялалтандаа мансуураад тэр дундаа одоо нэг тэр язгууртан ихстэйц гэдгээс илүүтэйгээр энгийн ард иргэдээс өшөө хорслоо авч тайлсан байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол мэдээж тэр нэг дундад газрын ард түмнүүд бол эвлэрч найрамдах одоо аргагүй болтлоо хүннүү нүүдэлчд одоо нэг соёл иргэншлийн ялгаагаасаа болоод хагаралдаж ер нь бол энэ хүннүү аймгийнхны уймэн гэх юм уу ингээд хоёр том ард түмнийг ингээд оролцуулсан дайны гаалыг одоо өртсөн болж таарж байгаа байхгүй. Одоо нөгөө нэг ингээд замбраагүй үйл явдал ингээд үргэлжлээд байна гэдэг шалтгаан нь энэ өөрөө. За тэгээ шар мөрний хүндэд үүссэн энэ зөрчилтөн болвол ер нь бол ямар их эмгэнэлт үйл явдал хурж байгаа вэ гэдэг зүйл бол энийг зүгээр ингээд ишлээд ярих юм бол ийм зүйл байгаа байхгүй. Сая би нэг хайлт ярьлаа л да. Хүннүү Сямби ийм одоо овг аймаг одоо энэ тодорч гарч ирж байгаа шүү дээ. За энэ хүмүүс бол нүүдэлч хүмүүс. Ер нь бол хүннүү гүрний хойч үе. А гэхдээ бас хан улс байгаа. Хан гүрний одоо үлдэгдэл хойч үеийнх нь одоо ингээс бас ингэ яваад байна Тэгэхээр энэ хоёр өөрсдөө бол ийм за хүннүүгээ бодоод үзье. Хүннүү Сямбигаа бодоод үзье. За энэ хүмүүс бол Төв Азийн хуурай талд ан амтан, мал сүрэг одоо тэдний иргэд одоо өсөж тойрсон мал сүргээ дагаад нүүдлээд амьдарч үтсэн байдаг. Энэ тухай зөв хүннүү гүрэн хамгийн анх байгуулагдахад модон шэниугийн Лив хатан дэлгээс нь загтал байдаг шүү дээ. Тэр загтал дээр бие бэр онгон зэлүүд газар адуун малын дунд өссөн гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ бол загталтаа тодорхой хэлж байгаа юм тийм. За тэгэхээр энэ бол ерөөсөө тэр шал өөр соёл иргэншил шүү гэж хэлээд байгаа. Харин нөгөө талд нь яасан бэ гэхээр одоо эртний хятад улс тийм биз дээ. Зөөлөн уур амьсгалтай, хусан төгөл ой талд төрж өссөн мэдээж
газар тариалан те ургамлаар хоолж байгаа төр тулсын зарчмаар хүмүүжсэн те. Тэгэхээр янх аргагүй өөр соёл одоо соёл иргэншил угсаа гаралтай харилцсан адилгүй зан төрх үзэл сурталтай нүүдэлчд суурин соёл иргэншилтэй хятад гих хоёр том соёл иргэншилтэй энэ хоёр соёл иргэншил чи өөр өөр гэсэн баялаг онцлогтой байхгүй. Тэгтэл эдний үр дүнд одоо бий болсон зөрчилдөө нь одоо гарч эхэлж байгаа байхгүй. Одоо хэдүүл ингээ бодоод үзье л да. Үнэн сэтгэл, шудраг ёс, андын нөхөрл, талархал гэх мэт ойлголтууд бол яг мэдээж хоорондоо ялгагдана те. Гэхдээ бас гэж нэлээд ойролцоо үгнүүд байгаа сте. Одоо ахаад нэг өөрөөр бодоод үзье. Хөөхөн бүсгүй, гоё бүсгүй, сайхан бүсгүй. Эднийг одоо бас те өөр ялгаж болох боловч бас гэж ингээд нэг ингээ харахаар нэг яг л адилхан те юм шиг санагдаад байгаа. Гэтэл энэ бол харин хүннү хятад гэдэг бол шал өөр хоёр үндэстэй юм а гэдэг нь бол энэ эсрэг 100% эсрэг зүйл байгаа байхгүй. Адилхан хүн гэхдээ амьдралын хэв маяг одоо бүх зүйлүүд нь өөр байсан учраас зөрчил тэмцэл гэдэг зүйл бол угаасаа тэр хүмүүсийн сэтгэлгээнийх нь онцлогт нь амьдралынх нь хэв маягт нь шингэчихсэн зүйл байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол ерөөсөө энэ хоёр угсаатны ерөөсөө хувь тавилант нь шууд нөлөөлөд явчихж байгаа юм. Жишээ нь одоо хүннүүчүүдийн ялалт бол те яг тэдний сэтгэлгээний онцлог нүүдэлчин амьдралын хэв маяг юмнууд нь байгаад байгаа байхгүй. Одоо нэг энэ түүхийг ярьж байгаа маань бол Гүмлевгийн хүннүү гэсэн дэд дэвтэр байгаа шүү дээ тий. За эндээс ишилж ярьж байгаа. Тэгтэл Гүмлевго бол яг 4-р зууны үеийн хятад хүн бол тий магадгүй тулалдах чадвараараа хүннүү хүнээс илүү байсан байж магадгүй. Нэг эсрэг нэг үзэх юм бол гэж байгаа байхгүй. Гэтэл энэ нөрөө түүхэн үйл явдал төр ижиш шанийг үед ч гэсэн яг тэр нэг хоорондоо тулдаад гартан тулаанд ороход бол хүннүүчүүдэд давмгай байдлаа алдаж эхэлсэн гэдээ байгаа шүү дээ. Төвлбөр ингээд Фридрих Энгельс гэдэг хүн байгаа шүү дээ. За энэ хүн бол нөгөө Наполеон Бонафарт Египт рүү дайрсан шүү дээ. За тийм. За Египт рүү дайрахтаа тий бууддаг яг өнө хэдүүлэн очилсан шүү дээ тий. Тэгэхэд бол Наполеон Бонафартын тухай өгүүлэхдээ бол ингэж хэлж байгаа байхгүй. 2 мамлюк цэрэг. За мамлюк цэрэг тий 3 Франц цэргээс илүү. Харин 1000 Франц цэрэг 1500 мамлюкаас илүү гэж байгаа байхгүй. Амар утга учиртай байгаа сте. Энийг буцаагаад яг одоо нэг нүүдэлчдийн тий суурьшмал соёл иргэншил энэ хоёрын хооронд буулгах юм бол сая өмнө нэг дайн болсон тий Лио яасан бэ гэхэлэр нөгөө хүнүүчүүдийн дайны тактик бүрэн мэдчихэд байна. Тэгээд сая тэр морь цэргийг дундаа оруулсан гэдэг байгаа шүү дээ тий. Тэгэхээр хүнүүчүүд чинь хүн амын хувьд бол хэд дахин зүүн 50 дахин зүүн шүү дээ тий. Түүхэн хугацаанд гэтэл энд нөгөө дайнд яаж ялалт байгуулжсэн бэ гэхэлэр энийг чинь нөгөө нэг дайны тактикта хэлсэн байдаг шүү дээ. Хүнүүчүүд манахаас ингээд 3 талын зүйлээр давуу байна гэдэг. Тэрний нэг нь болохоор тэр морь цэрэг тий. За морь цэрэг. Тэгэхээр тэр олон цэргүүд ингээ бүсэлж байлтахад бол давуу болчиход байгаа сте. Гэтэл одоо дунд нь орох юм бол саяны яг тодорхойлсон жишээ болчиход байгаа. За тэгэхээр энэ бол дайны тактик төлөвлөгөө те энэ бүх зүйл бол өөр шүү гэдэг зүйлийг яриад байгаа. Энэ дээр хаа би нэмээд ганц зүйл хэлж өгөө. Одоо бас нэг соён гэрүүлэгч мундаг хүн байна л да. Лодон гэдэг байгаа гэд. Тэр хүн болохоор бас яг энийг хэлсэн байт. Одоо нэг Европынхан барууныхан те одоо харанхуй бүдүүлэг гэж одоо монголчуудыг те хүннүүг одоо манай удам судрыг хилдэг. Гэтэл эднэр өөрсдөө юуг ойлгоогүй вэ гэхэлэр яагаад Аз ТV-ийн цээжин дээр яриад Монгол улсын тэр одоо хүннүүчүүд те ер нь байгаад ингэж яадсан. Энд чинь нөгөө нэг эрсдэс уур амьсгал гинэ. Байнгын халуун оронд байдаг та энэ дэх хүнтэй харьцаад үзээрэй заяа. Ер нь жоохон ийм амьдралын хэм маяг нь ийм жоохон тогтмолтуу те яриа хөөрөмөрөө тэдэр тийм бүсээд ингээд их тэмцээд их шаардлагач бараг байхгүй шахуу тийм уур амьсгалаас болоод гэдэг. Сая Египтэд очиж гэсэн хоёулаа хоорондоо тэгж яжсэн. Энэ хүмүүс ч ямар сони юм бэ тэгэл. Тэгсэн чинь монголчууд болохоор ийм эрс тэс дөрвөн үлрэлтэй юм газар ирсэн. Тэгээд энэ зүгээр энд ирээгүй. Нөгөө нэг тэжээдэг 5 хушуу мал аж ахуй нь энд таарад исэн учраас. Тэгээд нөгөө Европын барууныхан ч юм болохоор суурьмал хэрэгсэл байгуулаад те одоо тариа будаа тариад ч юм уу өвсний үндэс сулгааж идэж яхад монголчууд 5 хушуу малаа дагаж нүүдлээ тэрнээсээ гарсан сүү цагаан эдэ махшуул юу байдیں۔ Тэгээд гадар одоо ноос ноолоор хуцнараа хийж өмсөд ингээд өөрсдийн мөнхийн амьдралын им үүсвэлтэйгээ хамт энд ингээд хөрөөд ирсэн. Ингээ бодхолоор монголчууд харахгүй бүдүүлэг мөн бэ нү биш үү гэдэг ялгааг нэгт хараад байгаа. Хоёрт болохоор тэд нар нөгөө нэг дайн тулаан те энэ шал ондоо ийм соёл иргэншил. Тэр барууныхны те тэдний соёл иргэншлээс өөр болохоос биш дутуу муу гэсэн үг шүү. Энэ хоёр ийм шал ондоо хоёр зүйл. Аль алинд нь давуу талууд байгаа, аль алинд нь сул талууд байгаа. Гэхдээ даа нөгөө нэг энэ соёл иргэншилтэд итгэх юм бол энэнийхээ үзэсгэлэн болж харна гэдэг байгаа юм.
За ер нь тиймэрхүү төчтэй. Энд дээр чинь бас яг 20 дугаар зууны одоо нэг соёлын онол гэж байгаа байхгүй. Энд чинь нөгөө нэг ингээ гаргаад ирсэн тусдаа ингээ нэг онол байгаад байна шүү дээ. Тэгэхээр тэр онол нь өөрөө нөгөө суурьшмал соёл иргэншил хот барьж гин үү те хүү ам дэд бүтцээ шийдсэн үү гэдэг ингээ олон янзын ингээ юмнууд байгаа байхгүй. Тэгвэл тэнд нөгөө нүүдэлчд ороод ирэхээр хот байхгүй юм байна. Бөөнөр ингээ амьдэрдэг юм байна. Үйлдвэрлэл явуулдаг юм байна гэд тэр нөгөө нэг онолд нь нийцэхгүй байсан байгаа байхгүй. А гэтэл одоо 21-р зуун гараад ирснээр нүүдлийн соёл иргэншил гэдэг тусдаа соёл байсан юм байна гэдгийг ЮНЕСКО хүртэл хүлээн зөвшөөрчөд одоо харин нүүдлийн соёл иргэншил гэдэг чинь хүн төрөлхтний те бас агуу соёлын нэг юм байна гэдгийг хүлээн зөвшөөрөд байгаа байхгүй. За үйл рекламд орох. За тий. За тэгээд Монголын ажлын байрны үндэсний платформ, үндэсэн платформ гэдэг тийм. Зангаа зэгмэний хамт олон маань ивент итгэж байгаа. За тэгэхээр Монголын иргэн бүрд ажлын байр ураатай зангаа зэгмэн ажил хайж байгаа хүмүүс болон ажилтан авахд төлөвлөж байгаа компаниудыг холбодог. Хайж байгаа болон одоо ингээд хоёрыг нь холбож байгаа. Монголын ажлын байрны үндэсэн платформ төдийгүй Монгол улсын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн 95% хангаа ажиллаж байгаа. За тэгэхээр зангаа зэгмэний хамт олон маань аппликейшн болон веб хувилбартаагаар цахим сургалтын платформ, аудио номын сан, за B2B буюу бизнес платформ, за байгууллагын танхимын сургалт, цалин хөлсний судалгаа, байгууллагын хүний нөөцөд зориулсан сэтгүүл зэрэг хүний нөөц ба ажилтны үр чадварыг дээшлүүлж ажиллахыг за нэг дахиад хүний нөөцөд зориулсан сэтгүүл зэрэг хүний нөөц ба ажилтны ур чадварыг дээшлүүлж ажлыг хялбарчлах, бүтээмжийг нэмэгдүүлэх 20 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд таниулан ажиллаж байгаа. Одоогийн байдлаар бол сая 100 мянган хэрэглэгчтэй 10,000 гаруй байгууллагатай 24 салбарын 20,000 ажлын байрны нээлттэй зар одоо нийтлэгдсэн байна. Тэгэхээр 24 салбараас нь жишээ дурдах юм бол за 45-аас дээш насны иргэдэд зориулсан 750 ажлын байр байна. Туршлах шаардахгүй одоо нэг юм ямар нэгэн тийм ажилтай байх юм бол давуу тал болно гэхгүйгээр 1650-аас дээш ажлын байр бэлэн байна. За барилга, үйл хөдлөх хөрөнгө, банк санхүү гэх мэт салбар бүрт 1200-аас 1500 ажлын байр таныг хүлээж байгаа. Ингээд таны эргэн тойрон эсвэл та ажил хайж байгаа бол ерөөсөө л зангаа эмээнээр одоо хандахад болж байгаа тийм. Тэгээ бас та ажилтан авах гэж байгаа бол зангаа эмээн дээр өөрийнх нь бас өсөж байгаа дэр ажилтныхаа ур чадварыг гэдэг юм уу, цалин хөлсийг гэдэг юм уу бичээ тавьчих юм бол яг тэр ажлыг чи хайж байгаа хүн таныг олоод ирнэ гэсэн үг. Ингэж Монголын үндсэн одоо ажлын байрны платформ болж байгаа зангаа эмээний хамт олон маань Монголын иргэн бүрт ажлын байр урайтаагаар бид бүхнийг дэмжиж ажиллаа. Баярлалаа. За хүннүү яг нөгөө хүчрхэг байсан модон шэнүү те. Яг эдгээр улсуудын үед бол нөгөө нэг талын нүүдэлчин дайчин ард түмэн байлаа штэ. Гэтэл одоо Лив Юаны одоо байгуулсан өмнөдийн одоо те өмнөд одоо хүннүүгийн хан улсан штэ. Энэ бол яг хятад соёл дээр соёолж гарч ирж байгаа байхгүй. За тэгэхээр мэдээж хүн амынхын дийлэх хэсэг нь хятад. А үүнээс гадна бас нөгөө нэг юм салхины аясаар нийлсэн гэх юм уу те. Кул гэдэг үндэстэнгүүд байгаа те. За гэтэл кул бол одоо яах вэ гэхлээр ер нь бол хүннүү нарыг хүчрхэг үед нь л те ингээд дагж байгаа байхгүй. Магадгүй оровчих боломжтой. Хин одоо ялан дийлэгч байна тэрийг дагах боломж өндөртэй гэж байгаа байхгүй. Ингэж үзэж байгаа. Тэгээ ийм ч учраас одоо бол дараагийнх нь хаан боёо Люцэн те. Люцэн бол одоо өөрийнхөө өндөр дээд угсаа гаралтаа Лив Ёго хичнээн ялагдал амсч исэн ч гэсэн өндөр тушаалд байлгаадсан, албанд нь байлгаадсан, өршөөгөөдсэн. Харин одоо яг тэр кулыг захирж байгаа те. Шилэг бол угсаа гарал нь одоо тодорхойгүй тийм учраас байн хадас сэрддэг байсан тухай бас ингээд суулж тэмдэглэж үдээсэн байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол шинэ гүрэнд бол те одоо Люцэн энд бол мэдээж тэр хүннүү жанжин, шилээ жанжин байна. Үүнээс гадна яг тэр улс төрийн үйл ажиллагаагаа явуулахын тулд хятад сайд хэрэгтэй болж байгаа байхгүй. За тэгээд ингээд нэг хятад сайдыг төрийн өндөр албан тушаалд те ер нь бол усынхаа сайдаар томилоод зөвлөхөр ажиллаж байгаа ийм үйл явдал болж байгаа. Гэхдээ энэ зөвлөхөр ажиллаж байгаа хүннүү шаньюугийн татаж авчирсан тэр том сайд албан тушаал те хэрвээ тэр хүннүү сайд байгаагүйсэн бол тэр хятад сайд өндөр албан тушаал томилогдохгүй шүү дээ. Гэтэл гор нь бол одоо удахгүй өөртөө ингээд илүү ихээр амсгаар болж байгаа байхгүй. За тэгэхээр одоо нөгөө нөхцөл байдал бол 317 онд ирлээ тий. 317 онд бол ер нь хүннүүчүүдийн Азийн тэнгэр харьсан гэж байгаа. Яагаад вэ гэхээр нөгөө хөхмөрнийг чиглэх хүннүүчүүдийн одоо өмнөд хүннүүчүүд бол тий өмнөд хятадууд гэсэн үг шүү дээ. Өмнөд хятадууд бол ширүүн ухцсан. Хятад хүннүүгийн ухсаат тий хунтааж Лив цааны ордонг тий шин өрөө гинт товтлсон байгаа байхгүй. За тэгээд тэр Лив цаан буюу одоо ханхүү байгаа шүү дээ. За энэ ханхүүгийн цэргүүдийн тал нь алагдсан байгаа байхгүй. Одоо энэ Пинянд байгаа юу? Тий. Тал нь алагдсан заяа. За тал нь алагдангууд чинь юу яах вэ гэхлээр хүнүүчүүд чинь мэдээж сандран шүү дээ. Сандрангуутай гол хүчээс нэмэлт хүч ирээд тэдэрлүү довтлсон чинь нөгөө довтлсон хятад жанжин чинь хүнүүнээс олзолсон маш хэмжээний мал тий эдрийг бүгдийг одоо нөгөө юу яасан байгаа байхгүй. Аалгсан байгаа байхгүй. Бүгдийг одоо устгах гэсэн байгаа. Нядлахыг
зарлигдсан байгаа байхгүй. Шалтгаан нь юу гэхээр тэр мал хувь чинь одоо бол хүннүүгийн хоол хүнс тийм биз дээ. Тийм учраас хүннүүчүүдийг одоо нэг хомсдуулах гэдэг шүү дээ эдийн засгийн хувьд. За ингэс. За тэгүн гут нь нэг ийм зүйл боллоо тий. За тэгээд буцаа зогтчихлаа шүү дээ. За 318 онд бол хүннүүгийн ордны нэг жигүүрт нь гал гарсан байна. За энэ гал гарсан нь болохоор яг хүннүүгийн Лио уургийнхан байгаа шүү дээ тий. За энэ Лио уургийнхэнд яг үнэнчээр зүтгэдэг байсан 20 гаруй хүний амь нас сүйцсэн байгаа байхгүй. Энэ нь өөрөө нөхөж баршгүй бас нэг гарц хохирол болж үлдэж байгаа. За тэгтэл яасан бэ гэхээр хүннүүг яг амжилттай удирдах явж исэн Лицун Шанью те биеийн жилэрхэж эхэлсэн. За тэгээ биеийн жилэрхэж эхэлсэн учраас уламжлал ёсоор бол ууган хүү те Лицун одоо саяны нэг ялагдсан гэдэг байгаа шүү те. За энийг бол төрийн жолоог хатгуулахад одоо бэлэн болгосон те шилжүүлсэн. За ингэ шилжүүлэхдээ яасан бэ гэхээр нөгөө Лио Шилэ бас дээрэс нь одоо хоёр баг хүү байгаа байхгүй. За энэ хоёр баг хүүгээ нөгөө хятад сайд гэдэг байгаа шүү дээ. Энэ бүх хүмүүс яг тус тусынх нь одоо албан тушаалтанд томилсон байгаа байхгүй. За ингэж иж Лицун те чи одоо болвол энэ хүрнийг цааш нь авч явнаа. Энэ хүмүүс яг энэ албан тушаал дээр байх ёстой гэдгийг заагаад өгсөн байгаа байхгүй. За тэгээд Шанью өдлгөө нас орж ийн. Шанью нас орсны дараа яасан бэ гэхээр мэдээж тэр хүнийг онголно те. За оршуулна. За оршуулгын ёс заншилд бол энд тэндээс цугларсан олон янзын угсаа гаралтай ноёдууд ирж байгаа. За оршуулгын ёслол дуусаад бүгд нутгийн зүг буцнаа. За ингээд нутгийн зүг буцсны дараа болвол юу цайн буюу шин Шаньюгийн дэргэд хэн үлдсэн бэ гэхээр нөгөө хятад сайд. За хятад сайд үлдсэн тэгээд яасан бэ гэхээр цоор ганц зөвлөх нь болж байгаа байхгүй. За зөвлөх болсныхаа ихэнд хамгийн түрүүнд хийсэн зүйл нь юу вэ гэхээр хоёр дүүчин төр эргүүлэх гээд байна. Тэ чиний үгэнд чинь орохгүй байна гэд Шаньюгаар хоёр дүүгийн цаазлуулж чадж байгаа. За ингээд нөгөө үүргээ биелүүлээг өгч үзэж байгаа байхгүй. За тэгээд ер нь бол сайдыг бид яг хүннүүгийн түүх талаас нь юу гэж ойлгохгүй гэхэлэр нэг увайгүй, урвагч, шарвагч, нэр төр дуртай те улс төрийн эрх мэдлийг булааж авах гэсэн нэг юм яодгүй хүн болж таарад байгаа сте. За гэтэл эн чинь нөгөө эртний хятадын түүхч талаасаа эсвэл тэр эртний хятадын түүх одоо хятадын улс төр талаасаа болвол ер нь бол юу яах нь хятад соёлоо хүндэтгсэн, биширсэн, шүтсэн те харийн дарлагч нараас улс орноо чөлөөлөх гэсэн ийм сайд болж хувирж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг альва нэгэн түүх болвол тухайн улсынхаа те одоо нөгөө нэг юг улс төрийн өнгө хэсийг заавал дагаж явдаг гэдэг чинь энэ байхгүй. За тэгэхээр одоо нэг зүйлийг заавал ярих хэрэгтэй болчиход байгаа. Энэ нь юу вэ гэхээр нөгөө нэг уламжлал соёл бол хоёр өөр байгаа даа. За тийм. Өөр байна. Тэгтэл энд бол нэг гарч ирж байгаа соёлын амар том ялгаа бол хүнүүг хятадууд те гэж жигшдэг нэг зүйл байгаа байхгүй. Тэр зүйл нь юу вэ гэхээр ерөөсөө одоо нэг хүннүү нэг эр хүн нас орно те ах нь нас орно, аав нас орно. За ингэж нас орохт нь бол нөгөө асархун ёсоор нүүдэлч чи хүн ам цөөтөө те тийм учраас асархун ёсоор нөгөө нэг хойд ихтэйгээ гэрлэх, ахыхаа их нэртэйгээ гэрлэх ийм үйл явдал байсан. Харин энэ бол нөгөө хятадуудын хувьд бол маш тохиромжгүй үйл явдал те. Яагаад вэ гэхээр Хуандигийн одоо татвар эмч байсан ч гэсэн одоо хунтайжийн ихэн гэж үздэг байсан байгаа байхгүй. Тийм учраас ямар нэгэн байдлаар энэ бол маш сонин зан үйл гэж байгаа байхгүй. За энийг бол хамгийн анх Модон Шаньюг үе ч гэсэн гарч иж байгаа. Модон Шаньюг одоо нөгөө нэг хан улсын Либан хааны нөгөө хятад зөвлөх нь хэлж байгаа шүү дээ. За Модон Шанью бол те хойд ихтэйгээ гэрэлсэн. Ийм хүнтэй хүмүүнлэг ариун те жан чанарын тухай ярих бол ямар ч боломжгүй маа. Харин энэ хүнтэй нөгөө та бол хааны уургийн гүнжээ өгөх хэрэгтэй. Ингэж өөртөө татах ёстой гэдээ ингэ ярьж байна. А гэтэл дараагийн үйл явдал дээр бол хүннүг гүрний хоёр дахь хаан Лавшан Шанью. Лавшан Шаньюг үед нөгөө US сайд гэж ирсэн байгаа те. US сайдтай бас хан улсаас ирсэн элч төлөөлөгч нар чинь хүнүүнэр бол те ер нь бол хойд ихтэйгээ гэрэлдэг те ийм ахыгах их нэртэйгээ гэрэлдэг гэдэг ингээд бас энэ талаар маргалж исэн байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол одоо нийтийн долларын өмнөх 300 одоо 346 жилийн хугацаанд те одоо энэс өмнө урагшаага хойшоогч гэсэн байсан байгаа шүү дээ. Завар ингээд 1000 жилийн ингээд соёлын өв байлаа гэж бодсон шүү дээ. Тэгтэл энийг бол нөгөө хятад сайд чинь агүй ашигласан байгаа байхгүй. Яагаад вэ гэхээр нөгөө Лю цаан чинь өөрийнхөө эцгийнхаа нэг татвар эмтэйгээ гэрэлсэн байгаа. За энийг бол яг хүннүү одоо овгийн ахлагч нар хүнүүнээр ойлгоно. Гэтэл нөгөө хятад ордон дотор ч баг хятад хүмүүс дүүрж байгаа шүү дээ. Энэ хүмүүс ойлгохгүй байгаа байхгүй. За тэгэнгუთ нөгөө хятад сайд чинь
энэ хардаа гэж хэлж байгаа те. Ер нь бол хүмүүчүүд ингэж гэрлээд идэг гэх мэтээр ордон дотор байсан тэр хятад талын хүмүүсийг өөрийнхөө талдаа татаж авангуудаа Лив цайныг замаасаа зайлуулахын тулд гимгүү байхад нь бол яах нь гинт одоо ингээд ордон дотор гэсэн үг шүү дээ. Нэг дор байгаа те. Өөрийн талын хүмүүсөө цуглуулж очингуудаа Лив цайныг чавж аячиж байгаа байхгүй. За аячиж. За тэгэхээр одоо бол хин ер нь нөгөө нэг хүннүүгийн те хан улс гэж байгаа те. За энэний эрх мэдлийг авч ба гэсэн чинь нөгөө Лив цайн бол мэдээж одоо байхгүй болчихлоо. Тэгэхээр нөгөө төрийн эрх мэдэл бол хятад сайдын гарт очичлоо штэ. Хятад сайд юу хийсэн бэ гэхлээр ер нь бол маш зөв юм хийж байгаа байхгүй. За мэдээж хүнүүчүүдийг ингээ байхгүй болголоо. За хүнүүчүүдийг байхгүй болгонгуудаа ер нь одоо нөгөө нэг Лио ургийн одоо нөгөө шанивнэр шүү дээ те. Энэ шанивгийн ураг төрлийн бүх хүмүүсийг хүйс харгалзахгүйгээр те нас харгалзахгүйгээр бүгднгийн олны өмнө те зах дээр цаадалсан байгаа байхгүй. Холдааны төв те гадаан цаадалсан. За энэ ерөөсөө болоогүй. Энийний дараа одоо нөгөө хүннүүгч байгуулсан те хүннүүгийн хан улсыг байгуулсан Лив Ян болон Лив Цүн. Энэ хоёр хүний чинь ингээ оршуулсан байгаа шүү дээ те. За тэгтэл тэр оршуулгыг нь буцаж ухаж те гаргаж ирээд энэ хоёр шанив гаргаж ирэнгүүтээ толгойг татсан байгаа байхгүй. Өмнөх шанивнууд те. Өмнөх шанивгаа гэсэн үг те. Өөрийг нь одоо ингээ сайд тушаалд суулгасан Лив Цүн ч гэсэн байгаа шүү дээ те. Тэгтэл энийг бол яасан бэ гэхээр толгойг нь чавчаад тэгээд энд бас нэг юу байгаа юм. Лио ургийнхны дуган гэж байгаа байхгүй. За одоо сүм хийдэг гэсэн үг шүү дээ. За тэр дуганыг нь бол шатаасан. За ингэж л өшөөгөө авсан гэж байгаа байхгүй. За энэ бол одоо өшөө хорсол гэхгүй одоо өөр яг юу гэх вэ те. Нэг ийм зүйл болоод байгаа. За тэгээ энэ бүгдийг ажиглаж сууж исэн бас хятад дугсааны Цин гэж болсон байгаа байхгүй дайнаст те. За Цин дайнаст анх бол мэдээж саяны одоо хятад төшмөл чинь ордонд үүмийн самун гаргах жахтаа бол Цин дайнаст бидэнд бол туслахгүй гэдгийг мэдчихсэн. За тийм учраас төрийн эрхийг гартаа авсныхан дараа бидэнд туслах байхаа гэд хятад одоо төшмөдүүд те хятадаар ингээ хүрээлээд өөрсдийнхөө хүчинд найдахаас өөр аргагүйсэн байхгүй. За гэтэл одоо нөхцөл байдал арай өөрөөр эргэжлээ штэ. За ингээ өөрөөр эргэнгууд нь Цин дайнаст бол улсын те Хуандын бол эцэстээ одоо нэг хятад сайдыг чинь феодлын ноён захирагч гэж хүлээн зөвшөөрсөн байгаа байхгүй. Тэгээд хан ван гэдэг цол хэрэгэн болгосон гэж байгаа. За тэгүн гут чинь хүмүүчүүдийн булааж авсан төрийн тамга гэдэг зүйлийг те одоо яг энэ Жин дайнастийн зүйл байсан юм аа. Тэгтэл энийг бол хүмүүчүүд те ер нь бол төрөөс булааж авсан. Тэгэхээр хятад орн бол өнөөдрөөс эхлэн нүүдэлчдэд захирагдахгүй. Тэдний булаасан энэ тамгыг би хууль ёсны эзэд нь буюу их гүрний Жин ургийнханд те хүлээл гэж үгүй гэж зарлиг гаргасан байгаа байхгүй. За тэгэн гут нөгөө хар хэлгийн этгээдүүдээс гэж байгаа байхгүй. Их нутгаа чөлөөлж өшөөгөө авсан тухайгаа ингээ бичиж цаазлуулсан одоо өмнө цаазлуулсан одоо хятад Хуандын байгаа шүү дээ. Хоёр Хуанд байгаа шүү дээ. За энэ хоёр Хуандын чандрыг нь хамтд нь одоо өмнөд Цин гүрэн рүү явуулж байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь юу гэсэн үг вэ гэхэлэр нэг нэр төр олж авах гэдэг юм те. Гэтэл байдал байж болоогүй. Хүнүүнэр те одоохондоо чамд бол нэг цохиудаад өгчхөөр те ийм хэмжээний байхгүй байна гэдгийг ойлгуулах мөч олдохгүй ирж байгаа байхгүй. Манай хоёр жанжин байгаа. За манай хоёр жанжин байгаа те. Тийм байна те. За тэгэн гут чи манай хоёр жанжин бол байдлыг ажиглаа сууж байгаа шүү дээ. За тэгэн гутаа ер нь бол ер нь яг саяны хятад жанжнаас дөрвсөн хүнүүч дөрв шүү дээ. Ордноосоо дөрвж гарч ирнэ тест. Дөрөвд гараад ирнэ. Хятад энийг дэмжиж байгаа. За тэгэн гут нөгөө хүнүүчүүд чинь нөгөө Финлянд те 5 түмэн зэрэгтэйгээ очсон шилээр үзүүлсэн байгаа байхгүй. Шилээ 5 түмэн зэрэг дагуулад ирж шít. Тэгээ Лио ч гэсэн одоо нөгөө Лио те болсон явдлыг далимдуулаад өөрийгөө те өрн нутагт болвол өөрийгөө шани дүрмжилж байгаа байхгүй. За засгийн эрх булаагчдын сүлбэтнүүдийг цаазлахыг зарлигдсан байгаа. За тэгэн гут чинь одоо нөгөө хоёр том жанжин хөдлөөд эхлэн гут чинь нөгөө хятад сайд чинь бол одоо гачин болд юм байгаа шүү. За тэгэн гутаа ер нь өөрийгөө арга цагаа те шилээтэй тохиролцохоор илж товтлогсон байгаа байхгүй. Шилээч илчийг нь баривчлаад шууд Лиод явуулчихж байгаа. Яг л Лио ч нөгөө шанигийн ургийн хүн шүү дээ тийм ээ. Тэгвэл Лиогийн саяны энэ асуудал айгүй сонирн байгааз. Ягаад гэвэл тэр өмнөх шанигийн удам гэдэг нэг цаазлуулж маслуулж яхад юу ч хийгээгүй мөртлөө сүүлд нь өөрийгөө шани дүрмжилж гарч иж байгаа сте. Бас өөрийнхөө оновчтой цагийг хүлээж исэн те ийм үйл явдал болоод байгаа. За тэгэн гут нөгөө баримтлагдсан элчийг Лиод ингээд те Лио бол ингээд найрсаг хүлээж авсан байгаа байхгүй. Тэг бууж өгөх юм бол те
ингээд цол хэрэгмийг чинь ингээд хിവэр нь үлдээе гэдгийг тэр хятад сайдд ингээд хідүүлсэн байгаа байхгүй. Гэхдээ энэ бол яг үнэн үү үгүй юу те. Тэгүн 30 нөгөө нэг хашир хятад сайд чинь орхинд нь ороогүй те. Ороогүй. Ер нь бол хөдөөж аваагүй шүү дээ. Бууж өгөөгүй. Тэгсэн боловч одоо ер нь нөхцөл байдал хэцүүдлээ гэдгийг нь мэдсэн нөгөө хятад сайдын төвшмөл хамсаатнууд нь түүнийг өөрийг нь хороо гайчж байгаа байхгүй. Хоронгуудаа одоо өөрийнх нь хүүхд хинзээ. Зин мин гэд энэ хүүхдийг хаан болгож байгаа. Хаан болгож байгаа. Тий. Хүнүүгээ хаан болгож байгаа байхгүй. Тийм байгаа сте. Саяны энэ хятад сайд чинь бол өөрөө юу ячж байгаа штэ. Төрийн эрхийг гартаа авчиж байгаа шүү. Тийм. Тэ өөрийгөө хаан дөрвөлж байгаа байхгүй. Эхлээд нөгөө төрийн эрхийг төр засах масах гэжсэн сүүлдээ өөрийгөө хаан дөрвөлжлээд надаас одоо тэ надтай эсэргүүцэх хүн байна уу гэсэн л имэрж байгаа байхгүй. За Зиммин бол одоо хятад сайдын хүү шүү тэ. Тэгвэл яасан бэ гэхэлэр шууд одоо ингээ шани одоо хаан болчлаа шүү. Хаан болонгото Лиогийн албат болохоо илэрхийлсэн байгаа байхгүй. За тэгүн гут нь Шилэ бол хүннүү хан хөвгүүдийн өшөөг авах ёстой гэж бодоод Пиньян руу те одоо нөгөө дайрсан. За Пиньян руу дайрангуул чин Зиммин сандраад хамсаатанд нугуттайгаа Лио руу газ гүгд очиж байгаа байхгүй. Одоо намайг авраач л гэсэн утгатай аврал ирээд очиж штт. Гэхдээ яаж энийг аврах юм бэ те? Яаж бодсон ч гэсэн Лио болвол шанигийн ургийн хүн. Тийм учраас саяны тэр хятад гаралтай сайдын тэр хүүхдийг те саяны тэр хаан дөргөмжлөж байгаа энэ зүйлийг бол бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөхгүйгээр өчгөө бүгдийг нь цаадсан байгаа байхгүй. За ингээд Лю Цэн хоёрын одоо нөгөө нэг те булшийг бол дахин сэргээс одоо мэдээж хүмүүж одоо эзэн шаниугийнхаа булшийг те сэргээж байгаа. За Шилэ бол одоо тэр хотыг бол те алгын ихүүр болсон хотыг бол ер нь галд шатаасан гэж байгаа байхгүй. За ингээд хоёр одоо шаниудаа хөнтөл үзүүлээд болсон. За тэгэхээр энэ үйл явдал нь өөрөө юуг харуулж байна гэхэлэр тэр ордон дотор байсан хятад түшмдүүд өндөр албан тушаалд очих юм бол ер нь санаа нь бол цаанаа байна гэдгийг нь харуулдаг шүү дээ. За тэгээд ер нь хятадын хорт явуулга бол 318 онд те 3 сар үргэлжилсэн. Тэгээд одоо буцаад ингээ хүмүүчүүдэд дарагдж байна гэсэн. Тэгэхээр энэ үйл явдал бол одоо нэг 318 оны үйл явдал шүү дээ. Тэгэхээр одоо нэг нийтийн тоотлолын 400 байхгүй. За 400%-ийн одоо хятад ёс суртахуун бүдүүлгүүдийн одоо ингээд итгэлийг хөсөрдүүлсэн. Тэгээд ийм хүү итэмтгий хүмүүчүүд мэдээж итэмтгий учраас төрийн өндөр албан тушаалд очсон баг. Магадгүй бас нэг хятад ард иргэдийг хятад ёс заншлаар нь ингээд захирахгүй болохгүй. Тийм учраас мэдээж бас хятад сайд төшмөд хэрэгтэй. Гэтэл нөгөөх нь ингээд урваад ингээд байна те. Тэгэхээр энэ нь бол мэдээж энэний бүх одоо хохирол гэх юм уу те хүмүүчүүд бол ихэр тусаж байгаа байхгүй те хүмүүчүүд чинь хоморглон устгаж байгаа шүү дээ чинь хоморглон устгах ийм үйл явдал болж байгаа. Гэтэл энэ бол бас ч гэж гайгүй дараагийн үйл явдлууд дээр энэс ч бас нэг зэв юмнууд болох гээд байгаа байхгүй. Сони юм а. Гэтэ өмнөд хүннүү одоо тэгээд нөгөө баруун тишээ явсан хүннүүчүүд шүү дээ те. Энэ хоёрын маань ер нь яг туулж байгаа юм ер нь л адилхан байх гэдэг те. Гэтэ бас баруун тишээ явснууд нь арай бас мужигтай байсан. За нэвтрүүлгийн маань ивент итгэгчээр MMS компани ажиллаж байгаа. Ногоон ирээдүг одоо хамтдаа бүтээх MMS группийн хамт олон маа. За тэгэхээр MMS группийн ногоон ирээдүг хөгжүүлнэ шүү. Энэ удаагийн дугаар дээр би арай нэг өөр бүтээгдэхүүнийг танилцуулъя гэж бодсон. Арай нэг өөр үйлчлэгийг. За энэ болохоор яад юм гэхээр одоо Америк нэгдсэн улс те. Америк нэгдсэн улс чинь одоо бас л нэг фермерийн одоо аж ахуйтай, малчтай, тэгэл одоо машин тэрэгнээ дээрээ гэх юм чинь ер нь жоохон инженер тал руугаа бас сайн улс байдаг шүү дээ. Тэгэхээр энэ улс чинь бараг 100 жилийн өмнөөс ахуулаад одоо нэг брендийг үүсгэсэн юм байна л да. Мэдээж олон төрлийн брэнд л байсан баг. Тэр дундаа яг юм цахилгаан батарейтай юм дрил одоо батарейтай багажны юм брэнд гэсэн үг байхгүй Milwaukee гэдэг. За энэ Milwaukee tools нь болохоор Америк нэгдсэн улсын 100 жилийн түүхтэй дэлхийн номер 1 батарейт багаж үйлдвэрлэгч. Тэгээ би энийг бас нэг урд нь нэг тэмцээн уралдаан дээр харж ирсэн юм а. Одоо бидний хэрэгэлдэг нэг одоо нэг дөр тэ нэг гар дрэлүүд байдаг шүү дээ. Тэрнээс гадна одоо нэг машины дугуй тайлдаг. За тэгэл юм өрөмтөг хөрөөддөг. Тэгээ эн чинь бас уул уурхаан том энэ багаж төхөөрөмжүүдийг хүртэл засдаг энэ багажнууд байхгүй. Тэгсэрнээс бүгдээрээ батарейтай. Тим том юмуудыг чинь эргүүлэхэд батарей чинь бас том байх шаардлагатай, хүчтэй байх шаардлагатай гэхэд яг энийг нөгөө 100 жилийн туршлаган дээр гаргаад ирсэн. Тэгээд дэлхийн номер 1 гэж нэрлэгддэг юм байл Milwaukee болохоор. За тэгээд энэхүү брендийн багаж нь хүнд нөхцөл зориулагдсан. Ачаал даах чадамж өндөртэй, шин технологи, удаан эдлэгээ, өндөр хүчин чадал тай гүйцэтгэл бүхий мэрэгжлийн батарейт багажууд болон түүний дагалдах хэрэгсэл мэрэгжлийн гар багаж, за литиум ион технологиор салбартаа тэргүүлгэж гэдэг. За батарей дэрил байна,
батарейд импакт байна, батарейд таслагч гриндерүүд байна, батарейтай хөрөө байна, батарейтай гэрэл байна, багажны хайрцаг байна, дагалдах хэрэгслүүд байна. За энэ болгоныг манай MMS компани албан ёсны дистрибьютор хэрэгтэйгээр оруулж ирдэг. За тэгээд ямар л бол одоо гэрийн нөхцөлд ч бай, хувь хүний хэрэглээнд ч бай, байгууллага одоо уул уурхай тэ юу гэдгийг тэр салбар болгонд нь таарахуйц Milwaukee төлсийг одоо албан ёсоор MMS группийн хамт олон маань оруулж ирж байгаа MMS компани хамт олон маань. За тэгээ та бүхэн маань илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэх юм бол Milwaukee Tools Mongolia гэдэг байгаа. Энэхүү Facebook хуудасаар ороорой. За мөн дээрэс нь 7711 1999 7711 1999 гэсэн дугаараар манай MMS компанитай холбогдоорой. За ингээд ногоон ирээдүг хөгжүүлээ. MMS группийн хамт олондоо баярлалаа. Саяны энэ нэг багаж гисэн шүү дээ. Тэгсэн чинь надад их гоё санагдлаа. Ягаад гэвэл манай нэг нээз байдаг байхгүй. Тэр надад ингээ байнга ярьдаг. Ингээд айгу олон ирчүүдтэй газар ажилладаг. Тэгсэн чинь захирал нь ингээ дандаа ингээ тэр залууд нэг өдөрт халбан тушаал хийдэг учраас ингээ багаж бэлгэлдэг юм байна. Дандаа яг иймэрхүү багаж нар бэлгэлдэг байхгүй. Тэгээ тэрийг надад ингээ хонгорч амар хэрүүлэл машиныхаа багажийг сөхөж өгөж харуулж маруулаад. Тэгэхээр би зөв компани захирлууд те яг өөртөө хөнөө татах гэж байгаа бол бас ирчүүдэд ингээ багаж бэлгэлдүүл их гоё юм байл шүү дээ. Тийм шүү дээ. Яг энэ юм хийх гэхээр гар мухардаг шүү дээ, тий. Тэр үед багж нь байгаад гол нь батарейтай дэлхийн номер 1 байгаа. Тэр нь Milwaukee байгаа, тий. Тэрүүгөө найзыг ороод ирэхэд манд нэр ийм багж байгаа шүү дээ гэж харуулаад, тий. Тэгээд гуугаал би дараа нэг юм ихтэй надад нөгөө нөхөө өгч байгаа шиг л тий. За яг энэ батарейт юунд талдаа бол Milwaukee бол яа харахгүй дэлхийн номер 1. За окей. За хоёлоо ингэ цаашаа явъя те. За тэгээ. За гэтэл одоо нэг зүйл гарч иж байгаа. Энэ зүйл юу гэхлээр саяны нөгөө эхлээд хилээд байгаа тэр хоёр том соёл иргэншлийн ялгаа гэдэг байгаа шүү дээ те. Гэтэл энэ ялгаа дотор чинь тэр мэдээж хүннүгийн төвхт бол те хятад хүн бол одоо ингэ те төрийн өндөр эрх мэдэл гарчих юм бол хүннүчүүд эсрэг ажиллаад байгаа шүү дээ. Гэтэл одоо бас бүр хэцүү юм болно. Энэ юу гэхлээр хятад соёл яс жаншлаар өссөн Лио гэж байгаа шүү дээ энэ чинь. Тэ Жин дайнасти үед. За энэ хүн бол төрийн өндөр мэдлэлд гарч ирсэн өөрийгөө одоо ингээд шаны дүрмжилчлээ тэ. Энэ нь өөрөө бүр илүү хорт хөнөөлт үйл явдал болж байгаа гэж байгаа байхгүй. Гөмлөгөө номдоо ингэж бичсэн байгаа байхгүй. За тэгэхээр энэ бол мэдээж тэр бол тэ хүнүүгийн бүх одоо шаны үнээр алагдсныг мэдсэн учраас өөрийгөө талиндуулаад шаны өргөмжилсэн. За тэгэн гутаа улсаа өөр нэртэй болгосон. Тэ. За улс нь болохоор тэ Жао гэж нэрлэж байгаа байхгүй. Жао улс. За тэгээд нийслэл нь бол Чанан руугаа шилжүүлсэн өөрийнхөө нийслэлийг тий. Усынхаа нийслэлийг. За тэгэн гутаа нэг Шилэ гэдэг нэг агуу жанжин байна шүү дээ. За энэ агуу жанжиг хэдийгээр агуу маршал цолоор шагнаж тий зүүн мужийг захируулсан ч дараа жил нь бол ингээ бүгднийг хоронгоор нэргүүлж байгаа байхгүй. Тэгэхээр одоо нөгөө нэг энэ зүйл бол нөгөө нэг малчин иргэдэл бол энгийн байна. Тэр ордост байгаа гэх юм уу тий. Энэ энгийн хүмүүчүүд л хүннүү соёлоо авч үлдсэн болохоос биш. Яг тэр нөгөө удирдлагын төвшөнд байгаа тэр хятад соёлоор хүмүүцсэн хүмүүнэр нь бол арай өөр төвшөнд бас байсан юм а гэдэг зүйлийг харуулад байна. Яг наад үйл явдалчдагтэй яадаг те. Одоо нөгөө богдханыг төвдөөс Монгол руу авчирхтаа яг Монгол ёс сүмжлэр өсгөөд тэгээ яг нэг монгол хүн болгодог шүү дээ те. Яг тэр шиг юм болоод. Тэгээ богдхан чинь 1869 онд төрөөд 1874 онд чинь Монголд ирж байгаа 5 наснд ирж байгаа те. 5 наснд. Тэгээд замдаа туулах жил нь 2 жил туулж ирэхдээ яг тэр нөгөө ёс сүмжлэр өмждөг шиг. Тэрнтэй адилхан ер нь цаашдаа ирээдүйд нөгөө нэг хаан ширээнд нь суух хүнийг те хятад ёс юугаар хүмүүжлээд ер нь тэгэл хүссэн хүсээгүүдийн донд ч олон жил болчлоо дөө олон үеч өнгөрчлөө. За одоо тэгэхээр нөгөө хятад сайдын тэгдээсэн үймэн бол газар авах шахсан. Энэ хэрвээ цаашаагаа илүү явсан бол бас ч гэж эвгүүтгэрсэн те. Гэхдээ яг нөгөө хүннүүгийн төр зүтгэжсэн агуу хоёр жанжин байсан учраас энэ бослогыг бол газар авахгүйгээр намд арч чадсан. За тэгвэл энэ Лио болон Шиле хоёрын хамтрагчд бол те энэ хоёр ч хоорондоо хамтраад байгаа шүү дээ те. Гэхдээ энэ дотор бас ингээд нэг юм задрал маягийн юм үсэж байгаа байхгүй. Тухайлбал энд яасан бэ гэхээр хятад боловсролтой хятад соёлтой хунтайж те Лио хүннүү зөнхлөгч нарыг төшиж харийн дээрэмчдийг толгоолж явсан Шилэг цэргийн хүчин одоо Кул аймаг болж байгаа шүү дээ тийм Кул аймаг. Тэгэхээр шовдрлагдсан Кул аймаг гэж байгаа байхгүй. Шовдрлагдсан Кул аймаг. Үүнээс гадна шовдрлагдсан хятад Шилийг дэмжиж байгаа шүү дээ. За тэгтэл яасан бэ гэхээр Шиле одоо нэг Лио хоёр бол хоорондоо те ер нь их өшөрхөх бодол яагаад. Яагаад гэвэл нэг хэсэг чинь нөгөө хоёулаа занжин багт чинь нэг нь одоо ингээл те байнга ялаад нөгөөх нь ялагдaalсан. Ялагдаадсан одоо ингээ шанийг болчиход байдаг. Шиле хэдийгээр 319 оны ихэр те элчээ мордуулаад хаан ширээнд суусан Лиод хүндэтгэл үзүүлсэн байгаа байхгүй баяр хүргэсэн. Лилоч талархаад одоо нөгөө Жаугийн хаан хэрэгмээр нөгөө маршал цолоор те Шилийг шагнасан штэ. Гэтэл элчийг дагалдаж ирсэн нөгөө шивгчин байгаа байхгүй. Шивгчин болвол юу гэсэн бэ гэхээр нөгөө Шилегийн элч Лиод очсон штэ те.
шани дээр очиж байгаа шүү дээ. За тэгвэл гот нөгөө элч маань юу гэсэн бэ гэхэлэр энэ бүхэн бол зөвхөн таны цэргийг тандах зорилгоор ирсэн юм а. Элчнэр би одоо танд энийг задлж ийна гэж хэлж байгаа байхгүй. За ингээд хэлчихэнгууд ч нөгөөдхий чинь сонссон шани юу болвол яасан бэ гэхэлэр элчийг болвол те ер нь бол нөгөө элчнэрийг гэсэн үг шүү дээ. Бүгдийг задлж байгаа байхгүй. За энэ нь бол нөгөө шийлээд таалагдаг. Шийлээч яг уугуул одоо нүүдэлчин зангаараа гэх юм уу да тий. Одоо шууд нүүрээ бууруулж байгаа байхгүй. Шаниугаас нүүрээ буурууллаа. За энэ тэгээд цаашдаа энэ хоёр бол хонь чан хоёр болж хувирж байгаа үйл явдал эхлэх бөгөөд цаашдын хүннүүгийн одоо тий төрийн түүхэнд бол хоёулаа том хувь одоо нэмэр оруулах, хоёулаа өрсөлдөх, улс төрийн өндөр тавцанд одоо хэн одоо тий ялагч байх вэ гэдгээ шийдвэрлэх ийм зүйлүүд болж эхэлж хувирж байгаа байхгүй. Нэг хоёр шаниу те одоо хоёр шаниугийн төрд ингэж үнэчээр зүтгэж исэн хоёр шаниу цэгийн том жанжид одоо хоорондоо эрх мэдлийн төлөө хөрсөлдөөд яалчгүй л ингээд татагдсан орж байгаа. Тэгэхээр энэ улс төр гэдэг зүйл бол эрх мэдлийн төлөө хөрсөлдөөн гэдэг бол эрчүүдийг бол хайр найрангуй дайсан болгож байгаа үйл явдлыг харуулж байгаа юм. Гэхдээ Шилэ Лио хоёр ч юм болохоор одоо хоёр жанжин байсан шүү дээ те. Тэгж үж яхад Шилэ болохоор за ялаал ийсэн. Лио болохоор ялагдаж явж байгаа. Гэхдээ одоо жин улсын Хуандиг нь олдоод авид ирсэн хавьята шүү дээ. Гэхдээ Лио болохоор угаасаа Хуандигийн шаниугийн удмын хүн. Шаниугийн удмын хүн тий. Тэгэхээр ер нь одоо тэр шаниуг ингээд алчингууд л дараагийн шаниу болох хүн маань угаасаа тодорхойлчлаа шүү дээ. Тэгээд Шилэ бол нэх буруулаагүй юм шүү дээ тий. Шилэ бас нэг бодох юм бол Багдаа нөгөө боол бол зарагдаж исэн энэ хүн чинь тий. Яг одоо энэ цаг үед бол одоо Жав улсын шаниу Лио болчлаа шүү дээ. Гэтэл баг Жав улс гэдгийг бас байгуулад захираад эхэлж байгаа байхгүй. Тэр клүүд ямар очтой юм болоо? Клүүд болохоор одоо хүннүүгээр ярьдаг гэдэг. Хүннүүгээр ярьдаг. Хүнүүчүүдтэй одоо нэг өөр овг аймаг мөртлөө хүннүүгээр ярьдаг. Хүннүү ухсаа соёлыг нэлээд одоо ингээд өөртөө ингээд шингээсэн овг аймаг байгаа байхгүй. Яг хүнүүчүүд гэж хэлэхэд бас арай буруу болчиход байгаа. Тэгэхээр Шилэгийн цэргийнх нь голлох хүч нь кул юм уу те? Тий. За. Дараагийн дугаар дээр бас дахиад үйл явдлууд нэлээд эвгүй тийшээгээ бас хандах нь байна те. Гэхдээ энэ болгоныг яг алгасахгүйгээр сайхан болгоныг ярихгүйгээр тий чи болж байгаа, унж байгаа, босч байгаа, яаж байгаа, хийж байгаа бүхэл зүйлийг нь бас тасралтгүй өргөн гэдэг бол маш том хөдөлмөр байдаг. Тэгээд энэхүү хүннүүгийн түүх нэвтрүүлгийг бид бүхэнд бэлтгэн өргөдөг Америк сургуулийн түүхийн багш Маратхаанд баярлалаа. За баярлалаа. За ингээд нэвтрүүлгийн маань харин ивент тэтгэгчээр Монголын ажлын байрны үндэсний платформ Занга цэгийн хамт олон болон ногоон ирээдүйг хөгжүүл еврейтэй MMS компани хамт олон маань олцлоо. Ингээд NTV телевизээр болон 83.3 107 хостолгоноор хүннүүгийн түүх та бүхэнд хүрлээ. Дараагийн дугаараар уулзъя. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн 1000 хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд таньд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 942 30 15 15 942 Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхүй Монголд ялах болтугай.